Өнөөдрийн хичээл бол англиар хэл нэвтрэхэд хэрэглэгдэх чухал хэллэгүүд. Бид хэл гаалаар нэвтрэхэд хамгийн түгээмэл асуудаг асуултууд болон тэдгээрт хэрхэн зөв хариулахыг сурах болно. Хичээлээ эхэлцгээе. Хэл дээр хамгийн түрүүнд асуудаг асуулт бол та ямар зорилгоор ирсэн бэ гэх асуулт юм. Англиар What is the purpose of your visit гэж асууна. Хариулахдаа I am here for vacation буюу би амралтаар ирсэн. Эсвэл I am here on business буюу би ажлын шугамаар ирсэн гэж хэлж болно. Дараагийн чухал асуулт бол та энд хэр удах вэ? Англиар How long will you be staying? Үүнд хариулахдаа You will be staying for гэд араас нь хугацаагаа хэлнэ. Жишээ нь You will be staying for 2 weeks буюу би 2-7 хоног байна гэсэн үг юм. Та бүхэн тоогоо монголоор үсгээр бичиж цээжлээрэй. Та хаана байрлахыг тань асуувал Where will you be staying гэж асууна. Хэрэв зочид буудалд байрлах бол I am staying at the hotel гэж хариулж болно. Эсвэл илүү тодорхой I am staying at the Hilton Hotel буюу би Hilton зочид буудалд байрлана гэж хэлж болно. Буцагт хийж байгаа эсхийг асухдаа Do you have a return ticket гэдэг хэрэв байгаа бол Yes I have a return ticket for гэд өдрөө хэлнэ. Жишээ нь Yes I have a return ticket for August 10th буюу тийм ээ. Надад 8 дугаар сарын 10-нд буцах тийз байгаа гэж хариулна. Таны ажил мэргэжлийг асууж магадгүй. What is your occupation? Хариулт нь I am a teacher эсвэл I am a student. Гэх мэтээр өөрийнхөө мэргэжлийг хэлээрэй. Мөн бэлэн мөнгөний хэмжээг асуувал How much cash do you have? Гэхэд I have $500 буюу надад $500 байна гэж хэлж болно. Хэлт дээрх бодит ярианы жишээг харцгаая. Officer May I see your passport please? Таны паспортыг харж болох уу? Та хариудна Here it is. Ингээд байна гэж хэлээд паспортаа өгнө. Эцэст нь ажилтан. Enjoy your stay. Сайхан аялаарай гэгтэн. Thank you very much. Маш их баярлалаа гэж хариулаарай. Хичээлээ дүгнэхэд бид өнөөдөр хэл дээр ирэх зорилгоо, байх хугацаа, байрлах газар болон буцах тийзний талаарх хэлхүүдийг үзлээ. Эдгээр хэлхүүдийг тогтоож авснаар та хэлээр сандралгүй нэвтрэх боломжтой болно. Баяртай.